За экспорт импорт гэсэн товчлуурыг хэрхэн яаж ашиглах вэ? Энэ талаар танилцуулъя. За экспорт импорт гэсэн товчлуурын тусламжтайгаар та файлаа өөр файл руу хөрвүүлэн хуулах боломжтой. Энэ нөхцөл та яаж ашиглах вэ гэхээр зэрэг жишээлбэл таны хийж байсан файл ямар нэгэн алдаа үүсэх, мөн файл маш шинжлэгдсэн нөхцөл экспорт импорт гэсэн товчлуурыг ашиглах боломжтой болно. За ингийн тулд та хоёр файлаа зэрэг нээнэ гэсэн үг. Жишээлбэл жишээ гэсэн энэ файл маань бол манай одоо 7 сарын 10-ны хуулбар байсан гэж үзье. Тэгвэл 7 сарын 20-оор шинэ файл маань шинжлэгдлээ гэж үзэн би 7 сарын 20-ны хуулбарыг мөн адилхан нээлээ 7 сарын 20-ны N1 гэсэн буюу 7 сарын 20-ны шинэ хуулбарыг би мөн давхар нээж өглөө. Тэгэхээр би хуучин файлаасаа шинэ файл руу бүх мэдээлэлээ хөрвүүлэх гэж байна гэсэн үг. Тэгэхээр хуучин жишээ гэсэн файл дээр очиод экспорт импорт гэсэн товчлуурынхаа энэ файлын мэдээллийг хуулах гэсэн ард нь кавичгийн дотор хуучин гэсэн мэдээлэл байна. Хуучин гэсэн дээр дарж өгнө. Тэгэхээр та энэ файлын мэдээллийн бааз руу очих гэдэг дээр yes гэсэн сонголтыг хийж өгнө. За ингэснээр бүх мэдээлэл маань одоо бүх мэдээллийн бааз руу хуулагдсан очлоо гэсэн үг. За дараагаар нь мөн шинэ файл дээр очин экспорт импорт гэсэн товчлуурын шинэ гэдэг сонгоно. Шинэ файл руу очих буюу кавичгийн дотор шинэ гэсэн байна. Мөн мэдээллийн бааз руу очиё гэд yes хийгээд өгнө. За үүний дараагаар мөн буцаад хуучин гэсэн файл дээрээ жишээ гэсэн хуучин файл дээр очиод экспорт импорт хийх гэдгийг бүх мэдээллийг хуулах гэж байна. Тэгээд бүх мэдээллийг хуулах гэдгийг кавичгийн дотор хуучин файл гэдгийг анхаараарай. Хуучин файл гэдгийг нэгт хэсгийг дарж өглөө. За дараа нь шинэ файлынхаа хоёр дахь хэсэг дээр очиод за тэгээд экспорт импорт хийх гэдгийг мэдээлэл хөрвүүлэх гэсэн шинэ файл гэдэг дээрээ дарж өгнө. За хуучин файлын мэдээллийг шинэ файл руу хөрвүүлж хуулах гэж байна. Шинэ файл дээр очисон бол yes тавна уу гэж байна. За yes гэсэн командыг хийж өгснөөр хөрвүүлэг маань хийгдэж байна. За үүний дараа хамгийн сүүлийнх болох шинэ файл дээрээ 3 дахь сонголтыг хийж өгнө. Мэдээллийг холбох буюу шинэ файл сонгож өгнө. Ингэснээр хуучин файлын мэдээллийг энэ файл руу хөрвүүлэх гэж байна гэж байна. Та энэ дээр yes гэсэн командыг хийж өгнө. За ингэснээр бүх мэдээлэл маань автоматар зогдно. За мөн байгууллагын ажлын өснөгтөнд байгаа мэдээлэл, журнал дээр байгаа мэдээлэл, цалингийн мэдээллүүд гэх бүх мэдээлэл маань автоматар хуулагдсан очино. За ингэж бүх мэдээлэл маань шинэ файлд маань хөрвүүлэгдэн хуулагдсан очлоо. За энэс гол анхаарах зүйл маань юу вэ гэхээр зэрэг бид нэр байгууллагын нэрийг өөрчилж өгөх ёстой. Жишээлбэл энэ 7 сарын 20 дээр хуучин файлын маань байгууллагын тогтмол мэдээллийнх нь нэр нь болохоор Эрдэнэ Гипс гэсэн компани байна. Харин шинэ файлын маань нэр нь Эрдэнэ Гипс Тандент гэж байна. Тэгвэл энийгээ Эрдэнэ Гипс болон өөрчлөх нэ. За Эрдэнэ Гипс гэд болгон өчилж өглөө. За мөн тайланд хугацааны сар өдөр гэх мэт бүх зүйл маань автоматар хөрвүүлэгдсэн байна.